Зя өнөөдөр та бүхэндээ Отто хэмээх алдарч жүжигчин Том Хэнксийн тоглосон маш гайхалтай киноны сэтгэл зүйн анализыг хийхэд бэлэн болоод байна. За энэхүү кинонд юу харуулдаг вэ гэхээр хүний амьдралын маш чухал хэсэг болох нас баралт, гашуудал, ганцаардал, сэтгэл гутрал энэ бүхэн хэрхэн явагддаг тийм ээ? Эдгээр зүйлсүүдийг бид нэр хүмүүсийн харилцаан донд хэрхэн даван туулдаг тухай хүний сэтгэлийн дотоод ертөнц рүү өнгийсэн маш гайхалтай кино бүтээл байгаа. За энэхүү киногоор дамжуулан та сэтгэл гутралтай гашуудал дундуур туулж байгаа хүний дотор яг юу болдог талаар хэрхэн даван туулдаг тухай харж болно. За дэлгэрүүлээд киноны үйл явдлыг та бүхэндээ танилцуулъя. За киноны эхэнд Отто хэмээх гол дүр маань хинтээж дотносдоггүй ууртай, ганцаардмал нэгэн настай хүний дүрийг үзүүлдэг. За түүний бусадтай харилцаа нэг л тийм хүүтэн хүндий байдалтай байдаг. Гэвч түүний шинэ хөрш Марисел гарч ирснээр бүх зүйл өөрчлөгддөг байгаа. Түүний дулаан сэтгэл, үнэнч харилцаа Оттогийн хүүтэн хааныг эвдэж эхэлдэг. За энэ нь бол хүмүүсийн нийгмийн харилцаа, хүмүүстэй харилцах харилцаа нь сэтгцийн эрүүл мэндэд ямар чухал болохыг харуулдаг байгаа. За Марисел хэмээх түүний хөрш нь ямар зан чанартай хүн байсан бэ гэхээр маш халамжтай, бусад санаа тавьдаг тийм хүн байсан бөгөөд энэ нь Оттогийн өөрчлөлтийн түлхүүр болдог байгаа. Эхэндээ тэр татгалзаж байсан ч Марисел болон бусад хөршүүдийн энгийн боловч сэтгэлтэй үйлдэлүүд нь Оттог дахин амьдрал итгэхэд хүргэдэг. Энэ нь хүн бүрийн дотор өрнөж буй дотоод тэмцлийг бид хизээж мэдэхгүй байж болох ч инрэнгүй сэтгэл, халуун дулаан сэтгэл нь хүний дотор эдгэрэл авчирч чаддгийг харуулдаг байна. За Отто киноны туршид өнгөрсөн дурсамжуудаа хит автсан амьдралд шинээр орохыг хүсэлгүй болсон байдаг. Гэвч хөршүүдтэйгээ дотносож эхэлснээр тэр шинэ амьдралын утга учирыг ойлгож эхэлдэг. Энэ нь өнгөрснөө хүлээн зөвшөөрөх, шинэ харилцаа, шинэ туршлагуудаар дамжуулан хүн идэрэх боломжтой байдгийг илэрхийлдэг. За энэхүү кинон дээр гарч буй гашуудал, ганцаардал, уучлал, шинжилтийн талаарх гүн сэтгэл зүйн дүрслийг та харж болно. Амьдрал биднийг сорж болгоч, бусдын өгч буй хайр, халамж нь бидэнд шинэ амьдрал, итгэл найдварыг авчирч чаддаг байгаа. Энэхүү кинон хүн бүрийн амьдралын утга учир нь бидний эргэн тойрондох хүмүүстэй хэрхэн холбогдож байгаагаар тодорхойлогддог гэдгийг сануулж байгаа юм аа. За энэхүү Отто хэмээх киногоор дамжуулан та бүхэндээ гашуудлын сэтгэл зүйн үе шатыг товчхон тайлбарлаж өгье. За Элизабет Kübler-Rossийн гашуудлын 5 үе шат гэж байдаг. За үүний нэгдүгээрт бол хүн гашуудаж байх үедээ үгүйсгэх denial гэдэг шатыг хамгийн түрүүнд туулдаг байгаа. За энэ нь яадаг шат вэ гэхээр хүн болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа үе юм. Отто эхнэрийнхээ үхлийг шууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд амьдралын хэв маягаа яг урдын адил байлгахыг хичээдэг. Өглөө бүр хатуудыг журам, ганцаарцсан амьдрал, бусдаас өөрийгөө тусгаарлах байдлаар даван туулдаг. Энэ нь түүний амьдрал үргэлжлэх ёсгүй гэсэн дотоод итгэлийг харуулж байгаа бөгөөд тэрээр гашуудлаа өгөөсгөж сэтгэлийн шархаа нуухайг оролдож эхэлдэг. За хоёрдугаар гашуудлын үе шатанд хүн уур хилэн буюу anger мэдэрдэг. За Отто маш түрэмгий ууртай байдлаар хөршүүдтэйгээ харилцаж нийгмийн дэг журам энэ бүхэнд хит хянуур хандаж эхэлдэг. Түүний уур хилэн бол хяналтаа алдсан амьдралынхаа төлөө илэрхийлж байгаа дотоод уур бухимдлын илрэл болж гарч ирж байгаа юм. Эхнэрээ алдсан шанал нь гадагш цухиж, бусдад болон нийгэмд
бүр өөрт нь чиглэсэн уур болон хувирдаг. За гашуудлын 3 дугаар шатанд 8 альцах буюу bargaining гэдэг үе шатыг туулдаг. За энэ үе шат нь ил тод яг илэрдэггүй ч гэсэн Оттогийн амьдралын жишээгээр өөрийнхөө амьдралыг золиослон бусдыг аврах замаар сэтгэлийн өвдөлтөө намжаахыг оролдож харагддаг байгаа. За жишээ нь галт тэргэн доогуур орж Отто амьдралаа төгсхийг оролдож байгаа нь түүний дотоод 8-а гэлтэж байгаа. Хэрвээ би энэ бүхнээс гарах арга чарга олж чадахгүй юм бол миний амьдрал ямар ч утгагүй гэсэн итгэл үнэмшил үүссэн. За үүнээс болоод амиа хорлохыг оролдож байгаа. Энэ зүйлээр бас илэрч болох юм. За гашуудлын 4-р шатанд хүн гүн сэтгэлийн хямрал буюу depression туулдаг. За энэхүү үе шат киноны гол агуулгад тод томруу тусгалаа олдог. Отто өөрийгөө үн цэнэгүй гэж үзэх болж бусадтай холбогдох хүсэлгүй болж өөрийгөө тусгаарлан амиа хорлохыг хэд хэд удаа оролддог. Энэ бол гүн гашуудал, уйтгар гуниг, итгэл найдваргүй байдлын шууд илэрлэл юм аа. Хамгийн өрөвдөлтөй бөгөөд бодит мэдрэмжийн тэр хамгийн хүнд үе байгаа. За гашуудлын хамгийн сүүлийн үе шат буюу хүлээн зөвшөөрөх шат. За энэ шатанд киноны төгсгөл хэсэгт Отто амьдралыг дахин хүлээн зөвшөөрч эхэлдэг. Хуршүүттэйгээ дотносож, тэдэнд тусалж, зүрх сэтгэлийн холбоо үүсч яг гэр бүл мэт харилцаж эхэлснээр тэрээр өөрийн шарахыг эдгэж эхэлдэг. За энэ бол киноны хамгийн гол утга агуулга байгаа. Эцэст нь тэр өөрийгөө бусдад хэрэгтэй нэгэн гэдгийг ойлгож, өөрийн үн цэнээ дахин мэдэрч амьдрах утга учирыг олдог байгаа. Энэ бол гашуудлыг туулж амьдралын шинэ утгыг хүлээн зөвшөөрч буй хамгийн чухал үе шат. За энэхүү A Man Called Otto кинон гашуудлын 5 үе шатыг бодитоор дүрсэлсэн сэтгэл зүйн хүчтэй үүлэмжтэй кино юм. Оттогийн дотоод тэмцэл, өөрийгөө шинээр нээх, амьдралын утгыг дахин олж авах нь үзэгчдэд сэтгэл зүйн гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Энэхүү кинон гашуудал гэдэг бол сэтгэл зүйн эмгэг биш, харин хүний сэтгэл зүйн өсөлт, өөрчлөлтийн зам гэдгийг ухааруулдаг байгаа. За хэрвээ та гашуудал дундуур явж байгаа бол эсвэл хэн нэгэн таны хайртай хүн гашуудлыг даван тулж байгаа бол та энэ киног бас санал болгоорой гэж зөвлөмөр. Тэгээд энэхүү киногоор дамжуулан танд бас нэгэн ухаарлал төрсөн бол та бас манай чаналыг дэмжиж лайк болон subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.